төсөн мөсөө мартчихсан Монгол Ардын намынхаа гэж хэлмээр байна. Ажиллая. Эсвэл та нар одоо ажиллаад зарлаад байгаа юм уу? Нэг бол тэрийг одоо ээлхэл. Одоо энэ тагим чинь 68 гишүүнээс 7 их ардын намын их хурлын гишүүн биш. Нэг бол одоо энэ ажил хаялтаа албан ёсоор зарлалт юм уу яа тийм. Цалингаа нэмээд байгаа юм уу? Одоо сая яг энэ дээр сая улсын хурлын чуулганы танхимд хүүхдүүд танилцж чинь тэгээд ажлын хэдэн өмнө гэдэг ойлголтоо бут шүү дээ ордноос ч. 9 сарын 1-нд улсын төсөв өргөн байрснаас хойш 76 хонжийн түүний 56-д та нар хоорондоос ямбилт судаллаа шүү дээ. Одоо төсөн мөсөө хийлцээ. Ер нь ингээд 3 дараалаад ялчаар надад хийж нохоогийн сайхан гэсэн байдалтайгаар хандд юм байна. Төрийн дээр нам гарцсан байд юм байна. Намынхын зовлон төрийн зовлон болд юм байна. Тэгээ ер нь дахиж битгий сонгоор энэ ирэхгүй байгаа хүмүүсийг сонгогч хэлмээр байна. Тэгээ хоёр асуулт байна. Эхнийх нь за энэ одоо үг үсгийн алдаа юм мэдэхгүй. Төсөв дагсан хууль дээр чинь танилцуулга дээр экспортын нэмэгдүүлнэ гээд тухайлбал 1 тэрбум долларын 3-5 удаагийн нүүрсний том арилжааг амжилттай зохион байгуулад бол инхний дэнчин төлбөр болох 250-300 орчим тэрбум ам долларыг Монгол улсад татан төлбөр боломжтой гэсэн. Энэ одоо хаанаас энэ хэн юм тоо одоо гэдэг. 250-300 тэрбум доллар татан төлбөр боломжтой одоо тайлбарлаа эхнийх нь. За хоёрдугаар нь 20 тонн алт эргэжил олборлоно гэж та нар орлого талтай төсөөлөөд зарлаа тавьчихсан. Тэгээд алт хуурын хөтөлбөрийнхөөр нь яаж хэрэгжүүлэх гэдэг нь бас тодорхойгүй. Тэгээд 250-300 тэрбум долларын орлого олно гэдэг энэ өгсөн байгаа танилцуулгыг чинь сонсомоор хэн. Тэгвэл одоо бид нар чинь хөгжлөөрөө бараг солонгосыг гүйцэтгэв шүү дээ. Тэгээд нэг хэдэн жилийн дотор 250-300 тэрбум доллар зөвхөн нүүрсээс олж байгаа бол энэ хоёр асуултанд хариулт авъя. Ажилтны эзэсэл яам ташбар гишүүний асуултанд хариулъя. 2026 оны төсөвдөр бидхэн 90 сая тонн нүүрс олборлж экспортлох төлөвлөгөөтэй байгаа. За ташбар Бортектэй холбогдлолтой асуудал нийтдээ 2 лицензийн хэмжээнд 1.1 тэрбум одоо тонн нөөцтэй юм орд байгаа. Энэний 1 лицензийн хэмжээнд 424 сая тонн одоо нүүрсийг ил уурхайн хэмжээнд одоо олборлолтын дээр явуулнаа. Жилдээ 2-аас 15 сая тонн нүүрсийг олборлох боломжтой гэдэг ийм тэзүүний тооцоо байгаа. Алтгуураа ерөөсөө ярьсангүй. Би асуусан алтгуураа яаж хэрэглэх гэж байгаа юм бэ? Та нар 20 тонн алт олборлоно. Монгол банкын тушаана гэдэг орлогын тооцоолоод 26 төсөвдөр тавиад зарлаа бичцээ. Хоёрдугаар нь энэ цаасан дээр чинь урьдчилгаа төлбөрөөр дэнчингийн мөнгөөр 250-300 тэрбум доллар татан төлрүүлнэ гэж бичсэн байна. Энийг тайлбарлаад хачээ. Алдаа бол алдаа байна гэдээ энэ дээр хэлчих. Алдаа биш бол ийм тооцоолооны тооцоолоо ярьчих. Одоо нэг бол сайд нь орж иж хариулмаар байна. Сайдад дуудахгүй л энэ ч одоо асуулт ярьж байгаа чи сайд алга. Энэ цаасан дээр чинь ингэ бичсэн биш учраас сайд. Төсвийн тухайн ном дээр чинь гişүүд тараасан. Тэгээд тэр 20 тонн алтаа яаж уулах гэдэг яриач асуугаад байна шүү дээ. Мэдхгүй. Уул уурхайн сайдыг дуудаараа. Сайд дээр дуудаараа. За, эндрийн 4-р микрофон. За, улуурхайн яам, ажилтны эзэсэл яам ташбар 20 тонн алтны төлөвлөлт байгаа. Бид бүхэн бол бүх уурхайн нэмтийнхаа уулын ажлын төлөвлөгөөн дээр суурилж тооцоо судалгаа гаргадаг. Энэ бол одоо бүх үндсэн болон шорон ордын олборлолт хийж байгаа. Мөн одоо шинээр хэрэгжүүлэх төслийнхээ одоо үр дүнгийн тооцоо, техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын тайлан төлөвлөгөөн дээр тусгаж авсан одоо ийм санал байгаа. Тэгэхээр 20 тоорондоо хүргэж ажиллана. Ер нь бол алт гурав хөтөлбөртэй холбогдлолтой ялангуяа энэ төр захиргааны үйл ажиллагаануудыг хэлбэржлэх, уулын ажлын тайлан төлөвлөгөөг одоо богино хугацаанд баталж өгөх, эрдэсвэлгийн мэргэжлийн зөвлөгөөр энэ нөөц үсэх, нэмэлт агуулгын ажлыг хийх ийм бодлогын ажлуудыг бол дэмжиж ажиллаж байгаа. За, сайд тодруулъя.
За шижир гişүү саяхан асуулт тэр нэг 300 тэрбум урьдчилгаа төлбөр гэдгээ сайн уншаад тэгээд асууч. За 9 сарын 1-нд улсын хурлын гишүүд тараасан төсвийн тухай ном дээр чин төсөв дагсан хуулиудын нэг танилцуулга дээр Эрдэнэс 5 толгой компанитай холбоотой танилцуулга байна. Үүн дээр тухайлбал 1 тэрбум ам долларын үнийн дүнтэй 3-5 удаагийн нүүрсний том арилжааг амжилттай зохион байгуулаад дэнчин хэлбэрээр 250-аас 300 орчим тэрбум ам долларыг Монгол улсад татан төлрүүлэх боломжтой гэсэн байна. Тэрбум доллар шүү. 250-аас 300. Тэгэхээр эн чинь энэ тооцоолоо яриад өгөөч гэхээр хариулах хүн байхгүй байна. Хэн хариулах юм бэ? 250-аас 300 тэрбум ам доллар Монгол улсад орж ирэх юм байна. Яаж, ямар тооцоолоор? Тэр Бортегийн орд бол Эрдэнэс 5 толгой компани одоо харьяа лиценз байдаг. За энэ ордын төрийн эзэмшлийн одоо хувийг хэрэгжүүлдэг газар, засгийн газрыг хэрэглэх газар байдаг. Засгийн газрыг хэрэглэх газрын сайд ям цогт хариулах ёстой. Нин үгүй үннийг хэлэхэд Монгол улс 2 уул уурхай ямтай болоод удаж байна. Эрхэм гишүүд бас энэ зовлонг ойлгож аж үйлдвэр эрдэс баялагын яам буюу уул уурхайн салбар хариуцж байгаа сайдаас Эрдэнэс Монгол болон Эрдэнэс 5 толгойтой холбоотой асуултыг засгийн газрын хэрэглэх газрын сайдаас асууж ивэл их зүгээр байгаа юм шүү. Би энэ асуудлыг засуулах гээд их олон удаа ярьж байгаа. За тэр Бортегтэй холбоотой асуулт. За алттай холбоотой асуудал дээр би бас хэлье. Яг одоогийн байдлаар гүйцэтгэл 6.8 бүлэг хуралдаж байна. За энд бол завсарлага дууссан. За бид орж ирээд дугуурлаа үргэлжлүүлж байна. За бүлэг бас тэндээс биднийг дуудаад хоёр талд дуудагдаад ингээд чуулгана өндөртгээд энд орж ирээ сууж шүү.